Монгол улсын хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг 6830 аж ахуй нэгж байдаг. Барилгын салбар нь Монголын зах зээлийн томоохон хувийг эзэлдэг бөгөөд хөрөнгийн эргэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, боловсон хүчний нөөц зэрэг асуудал нь тэр бүр олонд нээлттэй биш, хаалттай байдаг билээ. 2019 оны байдлаар барилгын салбарт ажиллагчдын тоо 146,200 байсан бол 2021 оны 1-р сарын байдлаар барилгын салбарт ажил эрхлэгчдийн тоо 7,7 мянган хүнээр буюу 10,1%-аар буурсан үзүүлэлтийг албаны их сурвалжууд мэдээллээ. Барилгын салбар дээр ажил эрхлэгчдийн тоо буурсан нь цар тахлын нөхцөл байдалтайгаар холбоотойгоор тайлбарлаж болох ч нөгөөтэйгүр тухайн салбарт хөдөлмөрийн мөлчлөг нүүлээд байгааг нь тод томрон жишээг харж болох байна. Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид барилгын салбар дахь хөдөлмөрийн мөлчлөгийн тухай нэвтрүүлгээ бэлтгэлээ. Энэ цаас бол барилга барихад зарцуулах нийт хөрөнгө. Барилгын ажлын төсвөө нь зураг төсөл, угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл гэх мэт 4 чиглэл бүхий гүйцэтгэгч компаниудад хуваагдана. Үүний дараа тэдгээрийн доор туслан гүйцэтгэгч жижиг компаниудад хуваагдаж, тэр нь цаашлаад барилгачид буюу бидний хэлж заншсанаар баригадад хуваагддаг гэлээ. Энэ бүхний эцэст тэр том цаасны энэ жижигхэн хэсэг бол барилгын салбарт бизнес эрхлэгчдийн барилга дээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын хөдөлмөрийн хөлсөнд зарцуулж буй мөнгөн дүн. Тэд хөдөлмөрийн хөлсөө авч чаддаггүй. Ажлаа хийчгээд цалингаа авъя гэхээр өгдөггүй. Цалингаа нэхэхээр цагдаа шүүхээр айлгаад эсвэл хамгаалагчаа явуулж дарамтлуулдаг тухай ярьж байна. Нэг ёсондоо энэ салбарт хөдөлмөрийн мөлчлөг нүүрлээд удаж байгаагийн тод жишээг эндээс харж болох байна. Залуучуудын ажиллах хүслийг үгүй хийдэг энэ салбарт нүүрлсэн хөдөлмөрийн мөлчлөгт өртсөн залуусын яриаг үргэлжлүүлэн хүргэе. Сайн байна уу? Барилга дээр ажиллаад цалингаа авч чадаагүй танах ер нь ингээд баригадаараа байгаа гэсэн үг үү? Бид зүгээр баригад гэж очих байхгүй нэг баригадын доор очив. Аха. Чинь нөгөө хүн ингээд найдвартай гэдэг одоо нэг ганцхан гэдэг юм дээр байна. Лаудтай гэж таа. Тухайн үед яг хэдийн хугацааны ажил байсан бэ? Тэр жилдээ дуусах сургуулийн байдаг гэсэн 15 жилийн цэцэрлэг. Тэр үедээ сууж яг өмнө ихэд манай аав ээж хоёр байсан. Надаа энэ цэцэрлэгний яг тухайн үед би одоо чинчээрээс 5 сар ажилласан цалингаа авсан бол аавынхаа энэ чиглэлийг хийлгэж байсан. Нэгтгэв. Дараахан удаач манай энэ би өвчсөн. Би тухайн үед нь хүртэлсэн. Та ажиллаж эхлэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу? Үгүй тэр багтаа гэдэг хүн болохоор ерөөсөө гэрээ байгуулна гэдгсэн чинь гэрээгээ тухайн үед болъё гэдэг. Тэгэхээр одоо сүлжмлийн 8 давхар байсан хаа. Сүлжмлийн опшн хүн байсан. Бид нэр бөөнөр авчиж уулзах хэрэгтэй. Та хэд одоо ингэж уулзчих тэгээд тэгээ мөнгөч өгнө гэдэг. Ерөөсөө гэрээ байгуулсан. Хинтээ ангих дээр бол гэрээ байгаа. Гэрээн дээр заасны дагуу 330 сая төгрөгийн ажиллахгүй юу. Тэгээд таньдаг хүн гээд за яг 220 саяар хийчихээ. Тэгээд 220 сая төгрөгөөс 110 сая төгрөг авсан. 110 нь бол аваагүй шил ажлыг хийсэн. Тэгсэн чинь битүүрийн доор ажиллаж ирсэн хүмүүсүүд одоо ингээд битүүрийг цагдаад өгнө гээд битүүр болохоор 110 сая төгрөгөө аваад хүн болгондоо тухайн үед өгөөдсөн. Бидэнтэй холбогдсон иргэний хувьд төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилга дээр ажиллаад хөдөлмөрийн мөлчлөгт өртсөн байна. Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга бол төсөв нь бэлэн гүйцэтгэлийн хөлсөнч мөн адил тодорхой байдаг. Гэтэл сургууль цэцэрлэгийн барилга дээр хүртэл гүйцэтгэгч компаниуд орж ирээд барилгачдын хөдөлмөрийг мөлжөөд сууж байгаа юм. Цалингаа авч чадаагүй залуучууд хууль шүүхийн байгууллагаар яваад ч хөдөлмөрийн хөлсөө олж авч чаддаггүй тийм тогтолцоо энэ нийгэм аль хэдийнэ тогтжээ. Мэрсэр одоо энэ барилгын салбарын нэр хүндийг унааж байгаа нэг хэсэг бүлэг бүхтүр байдаг. Бид нар болохоор нэг л их том баян харахад том машин хүмүүс мөнгө төгрөгөөр асуудалгүй гэж явдаг. Өөрсдөө болохоор бид нар ийм мөнгөтэй тийм мөнгөтэй гэдэг. Тэгсэн мөртлөө одоо яг ажлын үлсээ өгөх болохоор өгдөггүй. Тийм хүмүүстэй уулзсан. Таарцаа одоо тэгээд
Өөртөө бол яг анхнаасаа ярихдаа бол бид нар бол нэлээд том төсөлтөө. Эхний ээлжийн төсөл нь бол энэ төслгээд нэг төсөл рүү орж ажилласан. За төслийн нэрийг нь бол нэг яг яриад хэрэггүй бах уу. Тэгээ одоо ямар асуудал үүсдэг вэ гэхээр дарамтлагдаг байхгүй. За чи 50 сая төгрөгнөөс их мөнгөтэй болвол наад сошиалт ч юм уу янз янзын сэтгүүл одоо юунд сайтууд ч юм уу ийм сошиал медиагаар чи намайг доромжилж чадах юм бол 50 сая төгрөгнөөс их хүрэнд орвооч гэж надад хэлж байгаа. Тэгэхээр одоо бид нэр ерөөсөө хуулиар явахсаар байхгүй. Хуулийн процесс нь маш удаан. Хэрвээ одоо бидний дээр очиж маргаан үүсгэснээсээ болоод зөрчлийн хуулиар шийдэх гэж байна. Мөнгө нэх ямар ч боломж байна. Хууль өргөцсөн юу н орчин өөрөө тийм юм. Би одоо шүүх материалууд өгөх явж байна. Одоо дөнгөж одоо материалаа бүрдүүлээл тэгээ аюу их зардал гарч байгаа юм байна. Мөөлөгчийн зардал. Дээрээс нь дахиад одоо ийштэй нааш цаашаа явах материалаа бүрдүүлэх нь гэдэг маш их зардал болж байна. Тэгээ эн чинь мөөлөгч хэлжээр бол хамгийн багаар бол хангаж дэш шүүх шиг 6 сар. Тэгээ ахаад давцаал тэгээ ингэж яв. Энэ мэдхгүй одоо тэгээ яг хэдэн жилийн процесстэй үйлчлэх юм байна. Тэгээ тэрийг нь сайн. Цалин хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр авч байгаа төлбөр юм. Хөдөлмөр эрхэлж байгаа хэн бүхэн хөдөлмөрийн үр дүндээ тохирсон цалин хөлсийг авах эрхтэй. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-р хэсэгт заасанчлан Монгол Улсын иргэн хөдөлмөр эрхлэх аюулгүй нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хуваарай аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хинж алдан хөдөлмөрлүүлэх ёсгүй гэж заасан байдаг. Гэвч барилгын салбарт Монгол улсад мөрдөгддөг хууль дүрэн бараг хэрэгждэггүй зарцсан салбаруудын нэг болжээ. Барилгын гүйцэтгэгч компаниудын холбооны ерөнхийлөгч жүгдрийн хэлж байгаагаар энэ салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын тал хувь нь албан бусаар буюу бүртгэлгүйгээр ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Цаашлаад иргэдийн эд хөрөнгө, амь насны баталгаа дагалдан яригдах энэ салбарт бодлого аль хэдийнэ дутагдж байна. Залуучууд барилга дээр мэрэгчлэрээ тогтвор суршилтай ажиллах боломжгүй. Зуучлалын хөлс төлөхгүйгээр ажил олж авах боломжгүй. Хөдөлмөрөө зөв шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Яг энэ салбарт барилга хот байгуулалтын яам тэргүүтэй төрийн байгууллага, хууль тогтоогчид болон хууль хэрэгжүүлэгчдийн зөв бодлого шийдвэр дутагдж байна.